Яна. Өөртөө хайк маань ингэ шатчлаа. Энийг болохоор битгий маяглаад илэх. Энийг болохоор дараахан байх. Дараахан байхаар болохгүй. Хайк мэг гэж худлаа ярихаа оронд юу яа та? Аяга аваа та. Сайн уу манайхаа өнөөдөр бүгдээрээ ямар бичлэг хийх вэ гэхээр Facebook-уудын гайхалтай жорыг ашиглаад амттангуудыг туршиж үзнэ. Бичлэгтэй хамт байгаарай. За бидний хамгийн ихний турших хайк бол юу вэ гэхээр таарт байгаа заяа. Маш амархан 3 орцоор таарт хийх арга юу вэ гэхээр биднэрт хамгийн эхлээд ямар ч хамаагүй бичээ хэрэгтэй. За тэгээ бичээний ингээд тухаад түүний дараагаар өрөөний тасгааны температурт байгаа цэцгийн тос хайлуулж хийж зураад тэгээд ийм тартны ийм хэвэн дээр ингээд аягүй сайн чигжээд хөргөчөнд 1-2 цаг хөргөө тавьчих юм байна. Бүр яаж гарахаа мэдгүй тэгээд ингээд үүрмэг болоод бутарчлаа. Яана. Тэнийг яаж гаргана? Ямар ч хэдүүлээ амтын үзье. За одоо ингээд та нар бол ингээ химнээсээ зөв ингэж гаргаж ирээд тийм бэлтцэн дээрээ ингээд йогурт өөрийнхөө дурын йогуртаа ингээд тавина. Байралцаагаар ингээд нэг жижиг хоолны халбаар 3 халбаг йогурт тавьсан. Тэгээд та нар өөрсдийнхөө идэх дуртай жимсийг тавьж болно. Би болохоор хатаасан жимс тавья гэж бодсон. Хатаасан жимсээ чимгэлжий гэж бодсон. Бэлтгэц маань аюу гоё амжилттай болсон бол тарт маань ингэж гоё харагдана гэж хараг. Йогурт нөгөө нэг сая хөргөчөнд ясан болохоор аюу гоё хүрдэн авдаг гэж байна. Энэ хайк бол тэр чигээрээ фейлдчихлээ. За учир нь юунаас болсон бэ гэхээр би хэвэндээ асуудал байгаа юм байна гэж бодсон чинь ингээд тартны хэвнүүдийн ер нь харсан чинь дандаа яг иймэрхүү төмрөн яг ийм хэв байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хайк эсвэл худлаа байв уу? Аль эсвэл би энэ хэвнээс яаж эвтэйхэн гаргах аргаа нэг л олж өгсөнгүй юу? За нэг тийм асуудал гарчлаа. За тэгээд энэ бол нэг 10-аас 5 оноо авахар хайк байлаа. Одоо хідээ амархан юм шиг хэрнээ яг хийхэд хэцүү тэгээд яг харагдаж байгаа шиг хийгддэггүй жоохон худлаа хайк байлаа. Дараагийнхаа хайк руу орцгоё. За 2 хоолны халбаг хайлуулсан масл дээрээ за 2 цайны халбаг 2 халбаг сахар хийжнэ. За энд болохоор гурил, цэцгийн тоос тэгээд сахар 3 орсон байгаа. Энд дээрээ бүгдээрээ шоколад хийн өөртөөхөө дуртай шоколадыг хий. Би болохоор өнөөдөр Snickers хийх гэж байна. Одоо энэ хийх гэж байна. Одоо энэ Snickers-ийн яг доторхын та нар ингээд харж үзсэн үү? Яг хэрчгээд яг ийм юм байна шүү дээ. Ийм. Энэ дээрээс баг зэрэг өнгө оруулахын тулд бүгдээрээ какао хийчээ. Ингээ бэлтцээ игээд пэйжэнд 2 минут хийн. За тэгээ 2 минутын дараа ямар болсныг бүгдээрээ харцгаая. Өөртөө хайк маань ингээ шатчлаа. Тэгээ энэс хойш би ер нь хайкуудыг туршиж үзье. Одоо бүр шантарлаа. Ер нь боллоо. Ер нь надад тохирохгүй ажил юм байна. За миний 2 дахь хайкны үр дүн юм байна. Яагаад юм болчихсон юм бэ? Одоо бол би ер нь шантарч байна. 2 хайк хийлээ. Хоёулаа бүтлгүүцсэн заяа. Одоо тэгээд идэж явах юу ч байхгүй. Гоё маа юм байхгүй. Одоо яг бүгдээрээ тулгацгаая. Сэтгэлээр унахгүй. Сайхан тулгачих. Нэр сониноос одоо яэш өгөх гэж байгаа хүүхдүүд юм уу? Яэш эргэн тойронд чинь ч юм уу? Эсвэл хүүхдүүд чинь ч юм уу? Эсвэл одоо тэ дүүнер чинь ч юм уу? Яэш өгөх гэж байгаа хүмүүсийн үйл та бүхэн анхааралтай сайн сонсоорой. За нийгмийн ухааны яэшээр манай Тамир Актан бэлтэж байгаа.
Энэ 3 сард шинээр эхлэх цахим анги байгаа. Та бүхэн амжиж бүртгүүлээрэ. За тэгээд нэг ангид ойролцоогоор 10 хүүхдэл бүртгэж авах боломж байгаа учраас сууд айгүй цөөхөн үйлдсэн. Тэгээд та бүхэн нийгмийн ухаанаар яэш өгч байгаа хүүхдүүд маань тэгээд манай сургалтыг сонирхож үзээрэй. Миний хувьд болохоор нийгмийн ухааны багш хийдэг. Тэгээд нийгмийн ухааны хичээлийн яэшт дагнаж бэлдээд 4 дахь жилдээ бэлдэж байна. Би сайн хэлсэн. Чаддаг юмаа хий гэж хэлсэн. Тэгээд чаддаг сургалтаа л оръё, чаддаг хичээлээ л оръё. Одоо тэгээд хак мак гэж худлаа ярихаа оронд юу яа да? Аяга авгая да. Баах юмнууд ингээд бүр дэлбэлээ хайцсан. Одоо тэгэл аяг маяга авгая. Хардаа ийм юм хийчээд одоо хайг туршлаач гэх шиг. Ийм юм хийчээд би гайгүй тогоочч гэх шиг. Би ч ингээл ер нь 10 үедтэй байхдаа ингээл аяг шанаа угаах бол зүгээр амар ажил хийсэн заяа ажил хийсэн. За тэгээд 20 гарч ирээд аяг шанаа угаах бол зүгээр бясалгал болчтой юм. Бясалгал янз бүрийн амьдрал яллаад бодно. Тэг ёо амар олон юм бодогдсон зүгээр амар тайван орчин зүгээр бясалгал болж байгаа байхгүй. Тэг ер нь хүн нас явахын ирээрүүл зүгээр амар тийм хийж байгаа ажилдаа жоохон кайфрахж, жоохон бясалгалж тий. Тэгэл нэг юм амар тайван зүйлийг хүсэж юм уу тий. Тиймэрхүү болд юм байна гэж би ойлгож байгаа. Би бол шоколадтай сая жигнэмэг үл хийж чадахгүйсэн. Гэхдээ би хайруулын тавыг бол маш сайн угааж чадна, өнгөж чадна. Чадахгүй юмд бол нэг тийм чаддаг юм шиг дүрсгээд хэрэггүй юм байна. Сайн наваа харсан мэт. Нэг худлаа тий. Одоо энд орно. Одоо энд гурилан орно. Одоо энэ ингээд хоёр хоолны халбаг хийсэн чигээр гэсэн чи зүр шатсан илэг юм хайш юм. Ихэндээч бол би тэр тартыг штэ бүтлгүй болохоор за энэ үл хивнээс очлоо. Энэ үл нэг миний буруу биш мэ шиг бодож байсан заяа. Тэгээ хоёр дахь тэр шоколад кейк жигнэг хийсэн чинь зүгээр за би угаасаа явахгүй юм байна уу. Бүр зүгээр урам хугараад за зүгээр юу бичлэг нэг сүртэй бичлэг хийж яадаг зүгээр л бодит байдал нь юу вэ зүгээр айгу угаана юмстай. Тэгэл мүсгэлжингээл ажилладаг шүү дээ. Тэгэл аягаал угаадаг бахтаа гэл аягаа угаагаал. Тэгэл та иддэг ингээл амар хуучлал зовлон жаргалаа яриад тий. Чаддаг юм яаж хичээлээ заа идэв манайхаа. Та хэд миний хичээлийг сонирхож байгаа бол нийгмийн иш өгч байгаа хүүхдүүд рүү явуулаарай за. За тэгээд дараагийн бичлэг болтлоо түр баяртай утахгүй шинэ бичлэг орно шүү. Чи хичлэх байсан харин окей. Чи мэггүй холдохдоо би ойлгохгүй гэж